За өглөөний 9 цаг болж байна. Сая йога хийгээд дууссан. 8-аас эхэлсэн. 7:30-аас 350 мг сүүгнэ. Усаа уусан. Одоо 30 минутын дараа 2 ширхэг алим мэднэ. Энэ бол дөнгөж ихний өдөр. Сайн байна уу? Дөнгөж сэрсэн хүн байна. Цаг 12 цаг болж байна. Өглөө би нөгөө алимаа идсэн. Арайч юу идлээ? Ногоо алимчээстэй. Мухай амтдаа шүү тий. Таны ногоо алим идэж чаддаг уу? Би чаддаг байхгүй юу? Би ногоо алим авдагчгүй юм. Тэгэд аваад идлээ л тий. Гэсэн чийс айгу хэцүү амттай идэнэ. Одоо тэгэл иддэг л хата. Яг нэг нь нөгөөдгийн шар алим авсан. За одоо оройн 6 цаг 50 минут болж байна. Сая 30 минутын нөгөө оройныхон дасгалыг хийгээд уг 8-аас x таахгүй тий орой ажилтаа юм чинь. Ажлын дондод. Дараа би дасгал хийхдээ гэлтэй нэрштэй. Тэгээ сая хийгээд за эхний өдөр бол нэр чанга байна оо нэр үннээл өсөж. Бабагч идмээр байна. Зүрүүрийн торт идмээр байна. Тэгэд аль нь л идлээ мишэл намайг шоолоод илээ. Тэг яг өгөлж мөглөд уурсан. Үшээ алив идгэр ийм амар өглөө болсон. Ийм сонирн болчтой юм энэ аливны аштус гэж байна уу гэдээсэн. Тэгвэл яа тийм ч дан алив мэдж байгаа юм чи. Тэгэл нэг усуугаал цэрэтгэл усуулаа штэ. Үсгүй хөр байгаа штэ ямар. Тэгэд оройны хоол авцсан явж гин. Алим. Өөр юу ах. Тэгэд ногоо алим чи нөгөө нэг аим муухай амттай болохоор шар алимтай холиод авсан. Уг нь 3 алим идэх хэрэгтэй байхгүй. Би барахгүй штэ. 3 алим яаж идтээ. Тэгээ 2 алим шар ногоо хэрэг. Хичээд сайхан идэхэд айгүй юм. Гоё хэлбэр төрстэй гэрч гээд амын яах гэдэг. Энийг чуурах гэдэг. Чаавс. Тэгэд одоо ажил руугаа явж ийн одоо ажил дээр тэгэл цэрэтлээ усаа уугаад хажуугаар нь алимаа идэл. Миний амьдралаа гэж нэр. Тэгэл явна. Сая гэхдээ 30 минутын дасгал амар хүнд байлаа. Өглөөний цагийн йогоос илүү байл. Одоо энэ утас муцаа өөр арай ч чамаачаал барьж ийн нэрээ. Хэцүү шоо. Одоо яах вэ тий? Болохгүй шít. Дааны тиймэрхүү л анда. Тэгээд эхний өдрийн сонь сайхан бол нэг юм хөө. Арай одоо ингээ энэ алимаа идэж дуусчаад нөгөө хагас мэдсэн юм. Маргааш өглөө хідээс босгоос хамаарад йог маань эхлэв. Би бол их 5:30 минутаас босч чадахгүй. Би орой ажилтдаг. Би арай 11 өнгөрөөд гэртээ ордог. Тэгээ ундаг сараан байтал хидэж болоод байгаа юм бүү мэд. Тэгээд маргааш нэг 7:8 гэж сэрүүлв. Өнөө өглөө би бүр сэрч чадахгүй байсан гэсэн чинь мэрэгэн сэрэлсэн. Дөнгөж 2 дахь өдөр шүү дээ. Ард нь амар сүртэй юм явцсан. Бүр тэнхээч байхгүй нөө. Читэрэд жашин 3 гэж унтаад мэрэгэн бүр хандахгүй уйлаад ёо миний бүр бараг уур үрээд стресстэй. Арай ч юу юм бодлаагүй нэвтэрлэн. Арай ч үгүйс нэг юм унтуулаад тэгээд уг нь өглөө 9-с ирсэн гэдэг. Өчтөр яах нь оройн дасгал амар хүн гэсэн болохоор энэ миний яриа сонсогдож байгаа юм болов уу? Чангаар чаддгүй. Тэгээ 11 өнгөрөөж басаад 350 мг усаа уугаад тэгээ сая 108 хийгээд ёо өгч юм. Бүтэн сүнэлттэй 108 хийгээд за тэгэл өнөөдөр ч энүүгээр 2 ус ууш. Миний өглөөний цай ч одоо бараг 12 болж байна. Тост тал авокадо нэг ногоо алим. Тэгээ өдөр нэг шинэ ногооны салат хийж идэх юм уу гэж. Өнөөдөр нэр өөнөхээр тэгэл алга. Марцгонч тэгэл алга. Гар мар бүрст бодоолч. Дэмээ юм байна уу? Тэгээ өдөр юу хийж
гэдгийг харуулъя. За одоо 3 цаг 35 минут болж байна. Шинэ ногооны салат эдэр гитсэн байсан. Өгөрцөө, помидор, жоохон үзэм, салаатны навч, тэгээд оливын тос, давс перцээр амтлаад. За уушлаарай нэг жоохон бяцлаг хийчлээ л явна үстэй. За энийг иднэ. За 6 цаг 53 минут болж байна. Ажил руугаа явж байна. Сая оройныхаа 30 минутын нөгөө тасглаа хийгээд. Чангайсан жагс. Хийчээд газ усанд орчоод ус хатаацсан сэтчээд тэгэд гараад явж байна. Одоо ингэж юм итгэхгүй. Ус авгаалаа байна да. Яа бас. Бөхсөн би өстө амар хүнд байна. Тасглаад нь дандаа эгцэгний тасгал эсвэл хөлмөл гой ухас амар өвчж байна. Одоо ажиллаа ихтэй яах юм бэ? Үчигсэн. Үзэндээ. За 2 өдөр нэг юм байла. Өглөө босоод 10-ын үед сэрсэн. Тэгээ босоод сайхан йога хийчээд алимаа идээд усаа угаад тэгээд юу идэгцэн байсан? Нэг шарсан өндөг талхтай идэгцэн байсан. Шарсан өндөг идээгүй, талх идээгүй. Харин ч баларсан. Шал буруу өөрөө мэдчихв. Өчтөр манай дүү далжгнаад орой орж ирэхдээ нэг амар гой хоол аваад ороод ирдгийн. Нөгөө мантуудаа гахаа махыг тэр амтлагын амтрын яг би үнэрцсэн юм л та. Өчтөр орой идээгүй 12 болчихсон юм чи шүү. Тэгээд өнөөдөр жоохон амсцсан тэрнээс. Нэг ширхэг юм бүхэл мах. Яг иймэрхүү мах амс. Тэгээд дахианы нэг 3 зүсэм дахианы мах идсэн. Тал чансан өндөг идсэн. Гаг үстий. Тэгээд өнөөдрийн нөгөө хоолны менюнд юу байсан? Шүл хүч будаатай шүл гэсэн байсан. Манайд хүч будаа авахгүй болохоор шар будаатай хийцэн. Энэ. Одоо энийг идэх гэж байна. Энийг идчихэд тэг жоохон ус мусаа ууж жоохон ингэ байжгаад ажилдаа явахаас өмнө 30 минутын дасгалыг хийгээд тэгээд нэг шиг алим идчихээ. Тэгээ өнөртөд дуусна да. Өнөөдөр амар завгүй байсан болохоор олигтой бичлэг өглөө хийж чадсангүй. За дэй 3 иймэрхүү. За саяны авьяасыг идсэн. Одоо гараад явж байна. Өглөө яг хийж амжаагүй өглөө чих шиг үдээс хойш сэрсэн. Ойрт шөнө орой их оройтч унтж байгаа. Тийм ээ. Тий. Арай л дэндээ оройтч унтж байгаа болохоор өдөр бараг сая хэд хийж боссон бэ? Бараг нэг болж явах туссан уу? Бараг тэгсэн 12 өдөр. Тэгсэн. Яг уу. Хичээл ном байхгүй болохоор тэг яах вэ? Сайхан таваараа л амарх юм да. За тийм байна. Тэгээ одоо манай нөхөр ядчих жантай гоймон хийн гээд ах юм аа. Энэгээр жажамян чи мөн биз дээ. Тийм үү. Жажамян хийн гээд ах юм аа. Энэгээр гоё тэр жантай гоймонтой газар олохгүй ингээд өөрөө хийж идэн гинэ. Тэрний хан материалыг авахгүй явж дээ. Тэрнээс нь амсуулна гэдэг юм. Би одоо энэ детокс маань дууссаагүй багт чинь. Яах вэ? Амсгүй яах вэ? Амсчих юм бол дэлбэрчих гэдэг. Тэг нэрэ жингээ харсан. Би ч нэрэ эхний өдрөөсөө жингээ ерөөсөө харуулаагүй юм бэлээ. Эхний өдөр яг шалгаагүй. Тэрний өмнөх өдөр нь шалгасан чинь 76 байсан байхгүй юу? Тэгээ сая өглөө шалгасан чинь 72.2 байна. Тэгээд 7 хоногийн төсөвлөөр нэг шалгана. Өнөөдрөөс хойш одоо шалгахгүй. Тийм болохоор бүтэн санд шалгана да. Тэгээ өнөөдөр ууг нэг байцаатай хүрээ махтай хуурга хийж идэх хэрэгтэй байсан. Өдрийн хоолндоо үдээд хийгээд идчих гэсэн дөнгөж өглөөгөө өдрөө эхлүүлж идэх гэж. За ямар ч байсан нэг хүн дэм идэхгүй хүн шиг бас алимаа идэл тэгсгээд өнгөрөх баха. Жантайгаа мэдцээ өнгөрсөн баларсан. Утсавдрахаас өмнө барьжуулах гэж бичиж тавих гэдэг. Явж ийн өглөө босож усаа уучаад нэг жоохон ээл карнитин уугаад тэгээд гүйсэн. Тэгээ гүйчээд одоо харж явна. Одоо оронгуудаа алимаа идэнэ.
Тэгээ нэг чансан өндөг гэдэн. За тэгээ арад юу идэхээ харъя. За энэ ингээд бүхэл өрийн талах тэгээд бяцлагтай, тунатай, авокадо, өгсцтэй. Энэ Мишель эндээс хадсан байна. За өдрийн 2 цаг 57 минут өөртөө меню гаргаад ийм салат идэх гэж байна.